Оо, миний хүү ирсэн үү? Ээж, би байхгүй шүү заа юу. Хүү. Оо, сайн байна уу та? Би тантай уулзах гээд би ганц тулгын багш байгаа юм. Сайн байна уу та? Сайн байна уу? Хаашаа өгөөд орчин хүмүүнд. Левтэнд багшаа та энэ суужийг гэснээр буруу давхарт намайг буулгаад дээш энийг хөрхөнгүүгээд орчиж байгаа. За, та хэд маань яагаад юу эцэг их хуралд ирдэг юм бэ? Оо хараа магшаа ажилтаа ягаад ерөөсөө амждаггүй. Тийм үү. Ийшээ өгөөд орчлоо энэ төжигнээд л юм л да тий. Ямар нэг хэрэг мэрэг тариагүй шүү дээ. Багшаас юм. Гайгүй, манай ганц тулгач чинь гайгүй шүү дээ. Уг нь мундаг хүүхэд байхгүй юу? Сая энэ шалгалт малгалтан дээр суусангүй. Суусангүй. Тий. 7 хоног хичээлээ тасалсан байх юм. 7 хоногоо. Тий, би яаж яхад энэ багш нарын семинарт хөдөө явцсан байсан чинь сургуулаар дүүрэг хэрэг тарьсан байна. Юу вэ? Би тий хоёрт ч өстой хичээлдээ явж байгаа өстой шалгалтан дээр 100 авсан л ирээдсэн чинь. Тийм үү? Худлаа яриа явуулсан. Худлаа яриад байсан. Би тантай нөгөө багш эцэг хий нөгөө дэвтэр дээр харьцаад та гаруус зураа яваадсэн. Та биш байсан уу? Үнтийн дэвтэр би хараачгүй шүү дээ. Тийм үү. Энэ өөрөө л зурчилтэй юм тийм үү? За, юу яа? Хүүхдээ ингэж анхаарч чадахгүй бол би энэ хүүхдээ чи аваад гэрлэгөө хайдсан билүү? Нэрээ тэгээж багшаа. Тэхүү. Тэг хатууга араа л наач өгсөх юм. Тэгэхгүй бол өстой бид хоёр бол дийлэхчихгүй юм бэ. За. Багшаа энэ 5 хэд. За баярлалаа. Эдний ардаас гүсээр байж байгаа цайгаа жууж чадахгүй. Энэ манай тулгаагийн нөгөө хичээлийн дундуур идэд идэг мөн үү? Тийм багшаа би харин нөгөө юм идэж амжихгүй л идэрийг түнтнийг явуулаад байдаг байхгүй юу? Үгүй эдэг дээр идэж сууж харна багштай гэсэн чи чадахгүй гэсэн шүү дээ. Айгуу харамчина. Энэ ёстой сурахгүй бол та болох яаж юм бэ та? Ямар гоё юм. За одоо тэгж хүмүүжүүлэхгүй тийм ээ? Тийм шүү дээ. За тулгаа миний хөө явъя. Дурака. Эста мөчийн санжуулаа багш надаа. Миний хүү ямар амар оройтв уу? Үгүй яах вэ? Найзуудтайгаа уулзж байгаа л ирлээ шүү дээ ээж. Гэхдээ ээжтэй хэлчихгүй би чамруу баахан залгасан шүү дээ. Чүрээс уцаа ахгүй юм. Боломж гарвал би танд хэлнэ шүү дээ. Миний уцын цэнийг дууссан ээж. Ойлгож гин үү? Ээжтэй гоё яриа суйлтаа. Ээж нь чиний дуртай юм авсан шүү дээ. Дуртай хамтдаг чинь. Үгүй. За. Амарлаа шүү. За миний хүү ядаж орой хоолоо идчихгүй юм уу? Ямар хоолын гуралтай шүл юм уу? Тийм. Үгүй. Яа. Миний хүү ямар оройтв уу? Харин тийм ээ ээж. Ээж нь санаа зовоод чиний утас юурээс холбогддгүү? Харин тийм ээж. Та нөгөө манай анги болдог мэднэ үсттэй. За тийм. Болдоо нөгөө би нөгөө авъя гэсэн нөгөө зургтан залгадаг PS үү штэ. Тэрийг авцсан гэд тэгэд найзуудаар очиж тоглоё гэж яагаад бүр ухаан санаа баах ээж залхаа мартчих. Миний хүн нөгөө болдоогийн дугаараас ээж рүү тогтчихгүй. Ээж нь болдоогийн дугаарыг мэдэн штэ. Тэгдэг байж тээ. За дараа нь хүн оройтхгүй заяа. Оройтор бол би хэлнэ. За. Тэгэр миний хүү ээжээс ингээ юм хумнууж болдгоо. Санаа зовсон уу? Ээж нь харин зөндөө санаа зовсон баг. Би тэнд юм нуудгүй штэ бүгднийг л хэлдэг штэ. Та тэгээд нууц хадлахгүй тэгээд аав руу очиж хэлээд идэм бил. Ээж нь аавт нь л хэлж байгаа штэ. Ээж аав хоёр нь хойлохнаа л мэдэн штэ. Өөрхөн амтнд хэлж болохгүй шүү. Юу гэж хэлж идэг. Миний хүмээ. Хүй. Ээж нь хүн дуртай амттан авсан. Бөөнгөө юм уу? Ойрд идэг юм штэ. Миний хүм маргааш хичээлд аваа яваарэ заяа. Тэгдэм үү нөгөө идэх угаад идэм билүү? Хүний тэгээ. Тэгдэхгүй. Наваа тэгдэд ганцаараа юм идэх чиний дөрөөс юм гаргаж идээд байна гээд. Миний хүү ганцаар ээж болтгүй шүү. Найзтайгаа хуваадаг шүү. Тэгдэг гоё амттай шүү бөөнгөөч. Та миний гараа бачих ээж нь гурилдаа шүлээсэн байна. Тийм үү? Цараг сайхан гол идэв. Сайн байна уу? Сайн байна уу та? Хамтлагаа ээж нь үү? Тийм байна. Би ганцлагын нөгөө анги тааж авсан багш наа байгаа байхгүй юу? Сайн байна уу? Танилцаагүй бүр та ээж эцэг эхийн урал дээр ирэхгүй. Хамтлагаа маань хичээлээ таслаад хичээлдээ муу аваад багш нарын өвөнд ордгүй. Манай хүү юу? Харин тийм тэгээ та хэд одоо хэлэх гээд л одоо би өөрийн биеэр ирлээ. Багш би жоохон гайхаад байна л да. Манай хүү ерөөсөө тэгж тасалж маслахаар хүүхэд биш. Харин тийм тэгээ таслаад тэгээд одоо нөгөө дан бас миний хариуцлага гэсэн эцэг их та хэд бас хариуцлага шүү гэж хэлэх гээд байна. Би багш энэ ч одоо таны л хариуцлага шүү дээ. Домуу аавч гэдэг чинь багш нь муу байна л гэсэн үг үстэй. Та өөрөө муу байсан болохоор л ингээд сурагч муу аавч гэсэн үг шүү дээ. Та өөр дээр ер нь голноос анхаармаар юм байна шүү. Тийм байна. Би зөөр дээр анхаарэ тийм. За тэгэд та хэд маань тэгвэл маргааш нөгөө дөр ирээд эхэлдэг юм. Багш минь тэгэж амжихгүй бид нар чи ажилтай. За. Тулга байхгүй ямар сайн. Хичээлд ирэхгүй л байгаа юм да тэгэд эцэг их нь бол за. Ганц цэг гэртээ арайг байгаа юм уу? Ой, hi teachers. Арай харих болоогүй нэ багшаа. Хүүлээж байна. Нүүр ямар тод утцсан юм бэ? За, багшаа аавч хоёр гадаанаас явчихсан. Нөгөө гадаад явж ирэхдээ нөгөө диор авчирсан чи яаж будахгүй байх юм тийм биз дээ багшаа. Одоо угаасаа ингээ оюутан болоо чи нүүр хамаа зөндөө бодно. Гой хүүхэд насыг хүүхч өнгөрөөгөөч. За, no teachers. Тийм гондоо залуунаас гэж юу яасан юм бэ? Будаалцтай. Нисэн штэ багшаа. Багш нь өстө чиний үед нүүр хамаа бодох нь тосч төрхөж үзэж байгаагүй штэ. Хүч таны үед бүгс будаг байсан юм уу? Гэхдээ байхаа үуч байна л та. Би миний хот ингэж битээ арай тод мод будчихъя. За. Ер нь жоохон хүлээж авлаа. Гэтэ бай.
Солонгосын алдарт цоошин бүтээгдэхүүн болох Bunga Pie зөөлөн жигнэмэг. Загсан хэлбэртэй дотроо шоколадны хайлмагтай бас мочтой. Хүүхдүүд идэхэд гар заваарахгүй, үүрэхгүй, мөн хүмүүст бэлгэлэхэд ч тохиромжтой. Загсан хэлбэртэй зөөлөн хөвсгөр шоколадын хайлмагтай Bunga Pie.